За сайн байцгаана уу. Өнөөдрийн туршилтаар хөшүүрийг тэнцвэрт оруулах арга замыг судална. Туршилтын маань хэрэглэхдэггүй статив зүүсэн хөшүүрэг буюу шугам ачаанууд байна. Ингээд туршилтаа эхэлцгээе. Энэ маань болохоор хөшүүргийн зүүн мөр, энэ нь баруун мөр. За эхлээд хөшүүргийнхээ зүүн мөрөнд 10 см дээр аваачаад 0.8 ньютон буюу 80 г ачаа зүй. За хүчнийхээ баруун мөрөнд 20 см дээр аваачаад 40 г маастай буюу 0.4 ньютон хүч. За хоёр дахь тохиолдол авч үзье. Хүчнийхээ зүүн мөрөнд 10 см-т 15 см-т 0.1 ньютон хүч. Баруун мөрөндөө болохоор 0.6 ньютон хүч үйлчлэхэд. За 3 дахь тохиолдол хүчнийхээ зүүн мөрөнд 20 см дээр аваачаад 0.8 ньютон хүч үйлчилж байна. Хүчний баруун мөрөнд мөн адилхан 20 см-т 0.8 ньютон хүч үйлчлэхэд хөшүүрэг маань тэнцвэрчиж байна. За 4 дахь тохиолдол маань хөшүүргийнхээ мөрийг хിവэр байлгаад 0.6 ньютон хүч үйлчлүүлээд 15 см дээр аваачаад 0.8 ньютон хүч үйлчлүүлэхэд хөшүүрэг маань тэнцвэрчиж байгаа гэж байна. За 5 дахь тохиолдол маань хөшүүргийн зүүн мөрийг 5 см дээр аваачин за энэ дэлгүү болон ачаа зүүжгүй. Нэг 1.2 ньютон хүч хөшүүргийн зүүн. За баруун мөрөндөө 10 см-ээр 0.6 хүч үйлчлэхэд хөшүүрэг маань тэнцвэрчиж байна. За хоёр хөшүүрэгт үйлчлэх хоёр хүчний харьцаа нь уг мөрний уруу харьцаатай тэнцэхэд хөшүүрэг маань тэнцвэртэнэ. Эндээс дүгнэж хэлэхэд бага мөрөнд их хүч үйлчилж их мөрөнд бага хүч үйлчлэхэд хөшүүрэг маань тэнцвэрчиж байна.